Эмзүүийн шилдэг ухааны доктор профессор Цэндэгүү таныг энэхүү тайснаа урин занчнаа бүгдээрээ хадуу сагаалчтай угтаавцгаая. Эмийн чанарыг үндэх арга болсон энэхүү сэдвээр та бүхэндээ уулзах бэлэн болжээ. За тэгээ өнөөдөр 3 илтгэлийг хүлээж аваад үргэлжлүүлээд бүгдээрээ бас хэлцүүлгээ явуулах болно. За бүгдээрээ баяр хүч хадуу сагаалчтай угтаавцгаая. За та бүхэнд энэ өдрийн амжилт хүсье. Өнөөдөр манай эмзэн салбарыг маш олон хүмүүс суулгасан байна. Тэгээд би бол энэ манай уулзалт бол маш амжилттай болоосай. Манай эмзэн салбарт суулгаж байгаа асуудлуудаа сайн яриад, сайхан шийдвэрлэх аргуудаа сайн болоосай. Тэгээд манай энэ уулзалтанд маш их амжилт хүсэж байна. Тэгээд миний асуудал бол ерөнхийдөө эмийн чанарыг үнэлэх аргууд. За би энэ илтгэлийг тавих бүрэн эрхтэй хүн. Яагаад гэвэл би 33 жил Монгол улсад эмийн чанарын лабораторийг бүх шатаар нь дамжаад олон жил удирдсан хүний хувьд энэ сэдвийг хүндөхөөс өөр аргагүй болж байна. За эмийн чанар гэдэг их олон юм ярих дуртай. Гэхдээ яг үнэ хэлэхэд бол энэ бол их энгийн асуудал шүү дээ, тийм ээ. Ерөөсөө эмийн чанартай юм гэж юу хэлэх вэ гэхээр эмчилгээний идэх үднэртэй гаж нөлөө багтай эмэл эмийг бид нар чанартай юм гэж хэлнэ, тийм ээ. Тийм учраас манай дэлхийн бүх орны эмийн үндэсний бодлогот юу гэж байдаг вэ гэхээр хамгийн чанартай эмчилгээний идэх үднэртэй гаж нөлөө байхгүй аюулгүй юмэр л жиг төртөмжтэй боломжийн өнөр хангах асуудал бол эмийн үндэсний бодлогын голцсон болж явдаг. Манай үндэсний бодлогч бас яг л энд чиглэсэн байгаа. За боломжийн үнэтэй хангах асуудал дээр манайх бас их жил болгон сая бид нар бүх эм ханганы их байгууллагууд маань тендердлээ, тийм ээ. Бүх эмнэлгүүд тендердэж байна. Тэгээд хүлээж байгаарай. Яагаад ингэж яач вэ? Би яваад байна жоохон. Уучлаарай. За энэ жоохон дадлах. За ийшээ чамцаглах. За уучлаарай, би энэ рүү харж байгаа гэж. За тэгээд бол бид нэр яах вэ? Боломжийн үнээр хангахын тулд эвлэг үр тендер зарлаж сүүлийн үед манай улс нэгдсэн улсын хэмжээгээр тендер зарлаж байна, тийм ээ. За эмийн чанарыг мэдээж тэгтээ бол энэ эмийн чанарын асуудлыг үнэлэхэд бол бид нар бүгдээрээ л мэднэ. Фармакопи гэдэг юм бид нар бүгдээрээ тэврээстэй мэрэгчлээ явлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эмийн чанарыг үнэлэх гол арга нь ерөөсөө фармакопид заасан стандартчилсан арга аргачлалын дагуу шинжилээд цэвэршилтийн бүх үзүүлэлтийг тогтоогоод хольц бойдос тэг аюулгүй үзүүлэлт 1000 литр бол яг фармакопид заасан хэмжээнд байна уу эсвэл тэрнээс хэтэрсэн байна уу гэдгийг л бид нар шинжилгээг бид нар эмийн чанарыг үнэлэх гол арга, тийм ээ. За тэгээ мэдээж энд бол хамгийн чухал арга бол цэвэршилтийн зэргийг үнэлэх, тийм ээ. За цэвэршилтийн зэргийг тогтооход бид нар нэмгүй хроматографийн арга, өндөр идэх шингэний хроматографийн арга, полариметр, эргэлтийн үндэс гэдэргээд нэлээд олон аргуудыг бид нар хэрэгжилж ирсэн. За фармакопи гэдэг юу юм бэ гэхэд фармакопи гэдэг бол эмийн чанарыг хангахын тулд бүх олон улсын хэмжээнд стандартчилсан арга аргачлалын дагуу шинжилээд чанарын болон аюулгүй үзүүлэлтийг фармакопид тогтоосон хэмжээнд нь байна уугүй юу гэдгийг тогтоодог. За мөн эмийн түүхийд туслах бодис эмийн хэлбэр, эмийн бэлбэрийн чанарыг олон улсын түвшинд мөрдөх хууль юм гэж. Энэ бол фармакопи гэдэг маань зөвхөн стандартын эмхтгэл биш. Энэ бол хуулийн чадамжтай хууль гэсэн үг л дээ. Тийм учраас бид нар эмзүүчнүүд бид нар фармакопигаа тэрж өдөр тутмынхаа амьдралд хэрэгжилж байсан ийм мэргэжилтийн хүмүүс. За дэлхийд дээр бол манай улс бол Америкийн фармакопи, USP, Британий фармакопи, BP, Европын фармакопи, Оросын фармакопи, Хятадын фармакопи. За тэгээд сүүлийн жилүүдэд Монгол улсынхаа үндэсний фармакопиг бид нар хэрэгжилж байна.
За олон жил одоо ингээ фармакопея хэрэглээд үзэхэд энэ фармакопеяга бараг цээжлэх юм л да. Тэгээ энэ дээр бол яг бид нар бол BP, USB бол сүүлийн үед хэрэглэхэд бас жоохон хэцүү болж эхэлж байна. Яг бол энэ Британи фармакопея, Америкийн фармакопеяг бол ерөнхийдөө бараг хувийн байгууллага, нарийн мэргэжлийн хувийн байгууллага, нарийн мэргэжилтийн хүмүүсэд зориулж бичдэг учраас дандаа ингээд ишлэл татаа явуулж байна. Тэрийг тэр статьяны дагуу шинжилнэ гэж явж байна. Хоёрдугаарт бол бид нар юу яаж гинэ вэ? Нөгөө аргууд маань аягүй өөрчлөгдөд аягүй шин аргууд гараад ирж байгаа болохоор манай нэгдсэн төв лаборатори, эмийн хяналтын лабораторич гэсэн яг хамгийн сүүлийн үеийн фармакопея хэрэглэхээс илүү 92,000 оныхаа фармакопеяг хэрэглэх нь илүү болчиход байгаа. Араад тустай. Тэгэхээр бол биднэрт иймэрхүү хүндрэлүүд тохиолдож байна. За энэ дээр би бас жоохон ой. За уучлаарай. Яг энэ хэрэглэхэд бас жоохон хүндрэлтэй биш. Энийг нэг жоохон сад өгч. Би бол яг зааварчлаад байна. Харин тийм. За. Ахад баг. За одоо. Ер нь бол хятадын фармакопея бол энэ Оросын фармакопеяг хуулбарлаж хийсэн. Манай улс ч гэсэн бол өөрийнхөө үндэсний анхны фармакопеяга боловсруулахдаа 1987 онд хэрэгэлсэн Америкийн Оросын 11 дугаар фармакопеяг хэрэгэлсэн юм аа. За бид нар бол энэ Оросын энэ анхны фармакопея гэдэг маань би яагаад энийг заавал оруулсан юм бэ гэхэд бол энэ дээр зөвхөн би цаг хугацааны хувьд фармакопея гэдэг ямар чухал юм бэ гэдгийг харуулах гэж оролцсон байхгүй юу? Яг бол Оросын анхны фармакопея 1866 боловсруулаад латин хэл дээр. Тэгээл ингээл гараал исэн байгаа 9 удаа 1961 онд. Энэ тэгэхэд юу анзаарч байгааг бол хувьсгалын үед нэг жаахан тасарсан байгаа. Дэлхийн 2 дугаар дайны үед тасарсан байгаа. Тэгээд 1946 онд дайны дараа фармакопеяга боловсруулж байхыг бодоход фармакопея гэдэг маань ямар их чухал баримт бичвэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Яг л 45 оны дайны дараа фармакопея шууд гарна гэдэг бол бас л арай л том ажил байсан баг тийм. За тэгээд эндээс би бас фармакопеядуудыг яриад эхэлчихье. За 10 дугаар фармакопеяг бид бүгд хэрэгжилж байсан тийм. За манай эмзэн сургуулиуд бид бүгдээрээ тэнгэрэл эндийнхээ дагуу шинжилгээ хийж байсан. 11 дугаар фармакопея бол 1987 онд харагдаад 397 хуудастай шинжилгээний ерөнхий аргуудаар стандартчлаад тэгээ эмийн ургамлуудыг стандартчилж эхэлсэн. За тэгээд энэ 11 дугаар фармакопея гэдэг үндэснийхээ фармакопея боловсруулалтаа загвар болгож ашигласан юм. За тэгээд 12 нь бол 2007 онд гараад би тэр 2007 онд 12 дугаар фармакопея аваад бас их баярлж ирсэн л да. Тэгсэн чинь их том болчихлоо гэж. Тэгээд тэрэн дээр бол 696 хуудастай шинжилгээний ерөнхий аргын 79 өгүүлэлттэй биологийн аргууд нэлээд орж эхэлсэн. Ийм одоо ерөнхий нэршлийн юмуд эхэлж орж ирж байсан. Энэ дээр бол 178 ерөнхий нэршлийн генерик хэмээн фармакопея өгүүл орж ирсэн. За тэгээд 2015 онд 13 дугаар фармакопея гараад би харсан чинь бүр 4 бот 4555 хуудастай 99 фармакопея өгүүлэлттэй үүнээс 30 шинжилгээний огт шинэ арга гараад ирсэн. За тэгээд 6 шинэ эмийн хэлбэр ороод ирсэн. За технологийн үзүүлэлтийг шинжилдэг аргууд ороод ирсэн. Одоо бид нар бол нөгөө Данслаг дундаа хяналт гэдэг чинь бид нар одоо шахмал эмэн дээр дундаж чингийн үзэл унгаад бутарч ийн үгүй юу гэдэг үеийг хүртэл бид нар тууллаа штэ. Тэгэхэд одоо технологийн параметруудыг шалгадаг аргууд ороод ирсэн. За тэгээ эмийн түүхийн эдийг одоо шинжилсэн маш том 4555 хуудастай фармакопея гарлаа гэдэг. Бид нар тэрийг судлаа явж исэн чинь 18 онд 14 дугаар фармакопея гарчлаа. За энэ тэгсэн чинь 4 боттой 7028 хуудастай. Тэгээ би асуулт асууж байгаа хөө яагаад ийм ойр хугацаанд бүр 2 дахин хэмжээгээр ихсэн ийм том болчихоо гэдэг. Тэгээ энийг бод энэ юугаа ингээд айгүй нэлээд сайн судалж үзсэн. Тэгсэн чинь ерөөсөө манай эмзэн шинжилх ухаан
манай энийн шинжилгээний аргууд гэдэг бол өсрөнгөө урагшаар хөгжижээ гэдэг л тийм дүгнэлтэнд хүрж байна. Маш олон шинэ аргууд нэмэгдсэн байна. Тэгээ энэ дээр ингээд үзэхэд за тэгээд энэ дээр би ингээд энэ 7000 хуудсыг ингээд эргүүлээд ингээд үзэхэд надаа юу аюух зөв үндсэн чиглэлүүд нь надаа юу гэж санагдаж байна бол хамгийн их шинжилгээнд анхаардаг зүйл нь бол эмийн түүхээс буюу субстанц бодисын цэвэршилтийн зэрэг гэдэг нь бол маш нарийн шинжилдэг болжээ. Энэ дээр маш их шинэ фармакопи анхаарлаа хандуулсан байна. За энд бол энэ гол нь яагаад тэгж байгаа юм бэ гэхлээр одоо харшил үүсгэх, эмчилгээний идэвхэд нөлөөлөх, эмийн чанарт хамгийн их нөлөөлдөг зүйл бол эмийн субстанц бодисын чанар юм аа. Тэгэл маш том харуулж байна. За тэгээд хоёр дахь том дүгнэлт нь болохоор ер нь эмийн ямарваа нэгэн эмийн үнийн 60 гаруй хувь нь зөвхөн түүхийн эдийн үн эзэлдэг гэдэг олон улсын судалгаа. Нодлон жил бид нар энийг бол 2 жилийн өмнө эрхүүгээс профессорууд ирээд бас та нар тэр зарим тэр сургалтанд суусан баг. Ерөөсөө хэлж байгаа байхгүй. Эмийн үн үүсгэд 60-аас дээш хувь нь субстанц бодисын үн эзэлнэ гэдэг. Энэ дээр сүүлийн үед аюулгүй анхаарч эзэлж байна. Одоо сүүлийн үед бас хэвлэл дээр юу гэж юм вөхлөөр энэ дэлхийд дээр бас энэ дээр их анхаарч байна. Сүрьетэй тэмцээд маш их олон фондууд мөнгө зарж яхад яагаад сүрье тасралтгүй ингээд нэмэгдээд байна гэдэг. Тэгэхээр энэ дээр бол хамаг учир нь бол энэ тендерт байна гэсэн энэ дүгнэлт хийж байна л да. Яагаад гэвэл нөгөө олон улсын том тендерийг зарлахад хямдын сонгодог, хямдыг сонгоно гэдэг маань түүхэн эдээ хямдруулах ганц арга байдаг. Тэгэхээр түүхэн эдийн чанар нь бодоод ирэхлээр олон дасгалтай сүрье үүсэх нэг том сүрье хурдан идэх боломжгүй болж байна. Ийм учраас нийгмийн ийм хүчнүүд дээр бол энэ түүхэн эдэг дээр нь онц анхаарах хэрэгтэй гэсэн юм юмнууд бас их явж байна. Тэгэхээр энэ 14 дугаар фармакопи дээр юу их орсон бэ гэвэл эмийн субстанц бодисын чанарыг үнэлэх аргууд их оржээ. За энэ дээр тэгээд би ямар статьянууд орж вэ гэдэг ингээд үзсэн чинь нэгдүгээр статья гэсэн чинь эмийн түүхийд субстанц бодисод ижил бүтцтэй холцыг илрүүлэх аргууд гэдэг. Ижил бүтцтэй гэдэг нь би ямар родственный примиси гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хамаатан холцууд гэж юм л да. Яг синтез явцад аюу ойрхон бүтцтэй гэхдээ нэг жоохон функционал бэлгээрээ өөрчлөгдөд ирэхлээр тэрийг родственный гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хамаатан холцуудыг илрүүлэх аргууд гэдэг. За глюкоз дах хар тугуулгын холцыг илрүүлэх гэж гарч байгаа. Бид нар ч урд нь глюкозыг маш их шинжилж ирсэн хүмүүс тарилгын усбалд айрлахад. Тэгээ тэрэн дээр бол одоо хар тугуулгын холцыг нэмж тодорхойлдог болж байгаа юм байна. За эмийн үйлдвэрлэлд хэрэглэх усны органик нүүрс төрөгчийн хэмжээг тодорхойлох. Одоо усыг бол бид нар маш сайн шинжилдэг гэж үзчихсэн бол одоо нүүрс усны хэмжээг тодорхойлох шинэ аргууд орж ирж байна. За метанол ба 2 пропанолыг илрүүлэх арга гэдээ явж байна. Бид нар бол энэ метанол 2 пропанол гэдгийг спиртэн дээр л тодорхойлдог болохоос биш бусад эмийн хэлбэртэй нэг тодорхойлдог байсан бол одоо бүх настоыг бүх одоо эдэшмэл дээр тодорхойлж байна. За шинээр орсон нэг үйл амьтны гаралтай түүхийдээс гаргаж авсан эмийн бэлтгэлийн энцефалопатийн эмгэг төрөгчийн халдварлаас эрсдлийг багасгах аргууд гэсэн үйл орж ирж байна. За био бэлтгэлийн тогтвортой чанарыг нэмэгдүүлэх ийм статья шинээр орж ирсэн байна. За нэн судлалын аргуудыг одоо юу яах? Нэн судлалын шинжилгээг баталгаажуулах гэсэн асуудал. Одоо валидац гэж ярьж байна л да. Валидац баталгаажуулах юм. За вирусын аюулгүй байдал гэсэн маш том статья орж ирсэн байна. За амийн хүчлэлийн найрлагыг тогтоох аргууд гэсэн иммунофермент нь өөрөөр хэлбэл ELISA аргууд маань энэ шинэ фармакопид орж иржээ. За шинэ аргууд их олон шинэ аргууд байсан. Би эндээс бол манайд бол илүү актуальны, илүү одоо ойрхон аргуудын л гэж оруулж ирж байгаа. За энэний шинэ хэлбэрүүд бас их гарч ирсэн байна. Манай капсул, шахмал гэдэргээл дотор эмийн шинэ гэсэн чинь одоо шинэ эмийн хэлбэр гэсэн чинь эрүүл мэндийн хий, медицинский газ гэдэг, имплантууд, эмчилгээний чихэр, хөөс, эмийн зажилдаг бах, шүүс, эмчилгээний шампунь, амгаахын системүүд гэдэг. За энэ дээр бол бас нэлээд хэдийн юм байсан. Тэр нь бүр нарийн болоод ирэхлээр за энэ удаадаа бас энийг орхий гэж бодоод энэ шинэ юм дээр презентацийн дээр орхисон байна. За тэгээд бас би хэлээд байгаа. Энэ шинэ фармакопид дээр бас юу орсон гэвэл ийм үйлдвэрлэх технологийн
дамжлаг дундын хяналтууд бас их шинэ аргууд орж ирсэн байна. За энэ дээр бол жишээлбэл эмчилгээний бохны резин ууслалтыг тодорхойлох арга. Шин нэмийн ургамлын түүх үед шүүсний хэмжээ шууд тодорхойлох арга. Өөрөөр хэлбэл бид нар дандаа хатаасан ургамлыг үйлдвэрлэж хэрэгжүүлсэн бол одоо шүүсээ тодорхойлоод шүүсэнд шин бэлтгэсэн эмийн ургамал дээр шүүсээ тодорхойлоод тэрэн дээрээсээ тооцоонуудаа хийгээд лого боловсруулах ийм аргууд орж ирсэн байна. За, биологийн бэлтгэл гэж манай фармакопеи дуртанд байгаа гэдгээд ийм бэлтгэлүүд маш ихээр орж ирсэн байна. За, бид нар бол эритропоетин нэмийг их хэрэглэдэг тийм ээ. Энэ бөөрийн өвчтөе хүмүүс эритропоетиныг хэрэглэдэг. За, тэгээ энэ дээр бол эритропоетин өрнөц эргийг өдөрхийг тодорхойлох аргууд. За, вакциныг бүрэн шинжилдэг фармакопеи даа бид нар бүрэн шинжилэх боломжтой болж байна. Интерферонууд, аллергенууд, хүний цэсний сэрнгээс гарган авсан эмийн бэлтгэлийн вирусын аюулгүй байдлыг тодорхойлох шинжилгээний арга. За, пробиотикуудыг тодорхойлох аргууд. За, тэгээ хүний иммуноглобулиныг тодорхойлох аргууд гэсэн ийм шинэ аргууд энэ 14 дугаар фармакопеид орж иржээ. За, шинээр бид нар хэдэн жилийн өмнө гомеопатийн бэлтгэлийг бүртгүүлэх үгүй юу гэсэн асуултууд гарч ирж байсан. Тэгээ одоо бол энэ албан ёсоор 14 дугаар фармакопеид гомеопатийн эмийн хэлбэр маш дэлгэрэнгүй орж ирсэн байна. Тэгэхээр бид нар одоо яг энэ гомеопатийн бэлтгэл бол яахааргүй манай эмийн нэг том чиглэл. За, тэгээ энэ бол фармакопеигаар чанар стандартчилсан ийм эмийн хэлбэрээ гэж. За, тэгээ ямар одоо өгүүлбэрүүд вэ гэхээр гомеопати эмийн бэлтгэл хэрэглэх урамтай баймтны гаралтай түүхэн эдэн тавьж шаардлага, эрдэсийн ба нийлэг аргаар гаргаж авсан гомеопатийн бэлтгэлийн түүхэн эдэн тавих шаардлага, за гомеопатийн бэлтгэлийн эмийн хэлбэрүүд гэсэн ийм шин өгүүлбэрүүд орж ирсэн байна. За, микробиологийн цэвэршилтийн зэрэглэл гэдэг одоо аюулгүй маш том эмэнд их чухал үзүүлэлт байдаг. Тэгэд бид нар бол яаж цаг хугацаатай энэ эмийн шинжилгээ хурдан хөгжиж байгаа гэдгийг одоо би энийг яг жишээн дээр ярмаар байхгүй. Би бол энэ бид нар энэ 13 дугаар фармакопеи аваад манай одоо эрүүл мэндийн манай цаг цэцэг сайдыг тушаал гаргасан юм аа. Энд бол бид нар одоо бие байна, манай нэгдсэн төв лабораторийн үлцэн эдэлэн, манай сэлэнгээ, уран чимдар гэдэг манай салбарын хүмүүс тэг Монгол Улсын их сургуулиас хүртэл нян судлаач нарыг аваад англагын шинжилгээний сургуулиас асуур багш эдгээр оролцоод бид нар яахааргүй нэг том чухал статиагаа шинжилсэн фармакопеи бол энэ юу гэхээр ийм эмийн бэлтгэлд нянгийн цэвэршилтийн зэрэглэл гэдэг. Тэгээд энэ дээр бас яарсан бол антибиотик гэмийн нянгийн эсрэг гэдгийг тодорхойлох аргуудыг шинжилэн гаргасан. Тэгээд сайдын тушаалаар 2017 онд гаргасан ийм тушаал байсан. Бид нар энэ тушаалаа гаргаад одоо их сэтгэл ханамжтай байсан баггүй. За, энийг шинжилжлээ. Энэ маань одоо ингээд бас одоо энэ зүйл манай энэ чанарын асуудалтай маш том агц гарах нэ гэдэг. Тэгээ 14 дугаар фармакопеи гарч ирээд бид нар ингээд харахад бол за антибиотикийн одоо энэ шин статианд энэ тушаал нь байгаа. Тэгээ юу шинээр орж ийнэ гэхээр ерөөсөө нөгөө энэ антибиотикийн нянгийн эсрэг гэдгийг агаар диффузийн аргаар тодорхойлох гэдэг нь бас нэлээд шинжлэгдсэн байна. Тэгэхээр бид нар бол одоо антибиотикийн идэвхийг тодорхойлох нэлээд сайхан аргуудтай болчлоо гэсэн. За, дараа нь бол энэ нянгийн бохирдлын зэрэглэлийг тогтоох арган дээр бас маш олон шинэ үзэл илүү чанга болсон байна. За, тэгээ 3 дугаарт нь бол одоо ерөөсөө ийм бактериофагууд, пребиотикууд, вакцинууд, аллергенууд, эсрэг төрөгчүүд, өөр гликопротеидууд эдгээр дээр бол нянгийн бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ гэдэг нь бол бүр нарийн тогтоогод гаргачихжээ. Тэгэхээр одоо энийг бол бид нар хэрэглээд явах юм бол манай одоо жишээлбэл эритропоетин эдгийг тодорхойлох манай нэгдсэн төв лаборатори шинжилж чадахгүй боломжгүй гэдэг. Одоо уже тийм асуудал гарахгүй. Одоо энэ маань стандартчилсан олон улсын аргачлал гэдэг сайхан гараад ирсэн учраас энэ яах юм аа. Тэгээ манай Мөнхтийн аймч гэдэг манай мэргэжлийн хэлтэй ерөнхий газар нэгдсэн төв лабораторийн ян судлалын аргалах шинжиж клиникийн профессор би Мөнхтийн аймчийг уухгүй. Та энийг харьцуулаад 14-тэй харьцуулаад одоо энийг одоо яаж шинжилэгдсэн байна энийг нэг сайн тогтоогоод өгч гэсэн чинь энэ хажууд нь ингээд хийсэн чинь одоо бид нар яахааргүй энийг одоо ингээд өөрчлөхгүй бол маш үзүүлэлтүүд нь нарийн болсон байна. Энд дээр бол ингээд одоо шинэ урд нь байгаагүй гэдэг одоо биш тийм ээ одоо бүх одоо вакцинууд урд нь байгаагүй одоо шинээр нэмэгдсэн. Дээр нь бол урд нь 10 г
дээжинд зөвшөөрөлт нямгийг бичдэг байсан бол одоо 25 грамм гэж их олон шинжлэгдсэн байна. Тэгэхээр энэ үзүүлэлтүүд сайжрна гэдэг бол одоо маш л чухал да. Хүний эрүүл мэндэд илүү аюулгүй болно гэсэн. Тэгэхээр одоо бид нэр одоо яах ёстой юм бэ? Бид нэр одоо ингээд үндэсний үйлдвэрлэл маань хөгжчлөө. За олон юмнуудыг импортоор шинжилж байна. Бид нэр заримдаа бол бүртгэлийн материалыг хүссэн аргачлалын дагуу шинжилгээ зарим чадахгүй гэдэг үг чинь тэгж болохгүй мал да. Яг бол энэ бол фармакопи гэдэг ийм сайхан фармакопи гарчлаа. Тэгэхээр одоо бид нэр бол Монгол улсын үндэснийхээ фармакопиг яаралтай шинжилэн боловсруулах асуудал бол чухал стратегийн хол зорилт болж байна. Бид нар энийг шинжилж ээж бид нар эмийнхээ чанарын асуудлыг илүү өндөр түвшинд гаргана. Ийм учраас бид нар бол энэ ойрын орны онцлогийг харгалзаар дэлхийн стандартчлалын эмийн стандартчлалын туршлагыг судлаад Оросын албаны улсын 14 дугаар фармакопиг загвараар болгон ашиглаад үндэсний фармакопига ойрын 3 жил шинжилэн гаргах нь бол маш том чухал одоо энэ ажил болж байна. Манай бүх мэргэжил нэгтүүдийн одоо энэ том зорилт болж байна. Бид нар би яагаад ингэж Оросын албаны улсын 14 дугаар фармакопи гэж онцлоод байгаа юм бэ гэвэл яагаад бол Британи фармакопи, Америкийн фармакопиг авахд ашиглахад бол яг нарийн стандарт аргачлалуудын дэлгэрэнгүй бичээг байдаг. Энэний дагуу шинжилгээ нарийн мэргэжлийн хүмүүстэй зориулсан учраас гэтэл бид нар фармакопиг заавал шинжлэх хэрэгтэй. Одоо залуу шинжээчнэр бол орос хэлтэй төгс хүмүүс байхгүй, англи хэлтэй бас төгс хүн байхгүй. Гаднаас фармакопи авах гэдэг чинь нэг фармакопи чи $2500. Лаборатори бол энийг авч чадахгүй шүү дээ. Маш олон хүмүүс энэ фармакопиг үндэсний фармакопи гэдэг бол эмийн чанарын суур асуудал юм аа гэж. За энэ буруу явуулчлаа юм. За тэгээд бол мэдээж бид нар энэ фармакопигаа шинжилээд манай лабораториуд манай шинжээчдэр манай өмнө үйлдвэрийн лабораториуд бүх энэ юмыг ингээд сураад бүгдээр эритропоетина шинжилээд, вакцина шинжилээд, пробиотика шинжилээд явахад бас тодорхой хугацаа хэрэгтэй л дээ. Тэгэхээр одоо бид нэр энэ бүрэн хийж чадахгүй байгаа нөхцөлд бид нар яаж эмийн чанарыг яаж бүрэн хангах вэ гэсэн энэ дүгнэлтүүдийг хийх хэрэгтэй байна. Тэгэхээр бол бид нар энэ дээр юу анхаарах вэ гэвэл бодлогын хувьд юу анхаарах вэ гэхээр бид нар бол яг яа харахгүй GMP болон Kairin GMP-гийн шаардлага хангасан найдвартай эмийн үйлдвэрээс шууд эмээ оруулж ирэхийг бид нар их анхаарах хэрэгтэй. Бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй байна. За ялангуяа Kairin GMP дээр бол нодлон бас манай дээр FDA-гээс хүн уншаад вакуумжилсан сургалт хийсэн. Тэгэхээр Kairin GMP бид нар 3-4 хоног заасан. Манай энд бол олон хүмүүс бас сууж байгаа бах тийм сургалтанд хамрагдсан. Тэрэн дээр бол энэ Kairin GMP-гээс юугаар ялгаатай юм бэ гэхээр маш эмийн чанарын лабораторийг маш нарийн стандартчлаад өгсөн. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр Kairin GMP-гийн шаардлага хангасан лабораториудад чанартай юм гарах бүрэн нөхцөл бүрдсэн байгаа гэсэн. За хоёрт нь бол энэ дэлхий дээр Америк болон одоо сүүлийн үед Оросд юу хэрэгжилж байна вэ гэхээр энэ улсын эмийн бүртгэх явцдаа зөвхөн одоо материал дээр бүртгөөд байхаа болоод одоо хяналтын байцаагч нар нь очиж өөрсдөө шалгадаг тийм тогтолцоо бүрдөөд байна л да. За тэгэхээр бол энэ үйлдвэрийг манай орны хяналтын байцаагчид тодорхой хэмжээгээр хяндаг байх тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй байна гэдэг. Америкийн нэгдсэн улс бол эмээг бүртгэхдээ заавал тэр үйлдвэрийг очиж шалгадаг байцаагч нар. Оросын холбооны улс ч гэсэн энэ бүртгэж байна. Тэгэхээр энэ яхааргүй бас манай орнд хэрэглэхэд энэ бүртгэлцоо бүрдүүлэх хэрэгтэй байна. За бүртгэлийн материал дээр бол энэ түүхэн эд гэдэг нь маш чухал учраас түүхэн эдийн сертификатыг бол заавал авдаг байх хэрэгтэй. Ямар түүхэн эдээр үйлдвэрлэсэн гэдэг заавал бүртгэлийнхээ материал дээр авч ингэж бүртгэж явах хэрэгтэй. За дараа нь бол энэ эмчилгээний практикт хэрэгжилж явцдаа клиникийн харьцуулсан судалгаа хийх явдал дэлхийд даяар явж байна. Энийг бас бид нар хийх хэрэгтэй болж байна. За тэгээ эрүүл мэндийн салбарт ер нь манай ялангуяа манай энэ зүүн салбарт явах юм бол фармакоэкономика гэдэг асуудлыг маш нэвтрүүлэх хэрэгтэй байна. Тэгжээж манай эрүүл мэндийн салбар маань ялангуяа энэ зүүн салбар маань бол шүү урагшаа маш том алхам хийх юм аа гэж ийм дүгнэлтүүдийг бол хийж байна.
За тэгээд бол анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд манай эзэн салбар хөгжихэд бол чанарын асуудал маш чухал. Тэгээд бид нар бол энэ асуудал дээр энэ суур юмнуудаа сайн боловсруулж бодлогын түвшинд сайхан явах бол манай эзэн салбар өөр их цэцгэлэх юм аа гэж боддог. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье өрөөе.